За сайн байцгаана уу? За та бүхэнд танк 500 автомашины ашиглалтын зааварчилгааны видеог хүрэхээр бэлтлээ. За танк 500 маань бол гаднаасаа бол анхаарах ёстой зүйлүүд бол одоо сүүлийн үеийн машинууд бол яндангийн гүшийтлээрээ нүхтэй болсон байгаа. Тэгэхээр нэгсэндээ яндангийн доотлын гүшийтлээрээ одоо шатсан бензиний илүүдэл маань гарна гэсэн үг. Тэгэхээр бол энэ доогуур та бүхэн харуул энэ гүшийтлэр нэгсэндээ доошоо одоо яндангийн илүүдэл гарна гэсэн үг. За энэ дээр анхаарах хэрэгтэй байна. За дараа нь бол энэ зуны улиралд air condition асаагаад явхад бол за энэ доогуур энэ урд зорчигчийн эсгийн энэ доогуур бол air condition-ийн илүүдэл бас гардаг байгаа. Тэгэхээр бол сүүлийн үеийн бүх машинуудад ер нь сүүлийн үеийн биш ер нь бүх машинуудад ер нь ийм адил зүйл бол анзаарагддаг. За тэгээд одоо арын багажны хэсгийг үзцгээе. За арын багажны хэсэг болохоор дотроос онгойлгох чойж нь бас эндээ байж байна. За энд болохоор 220 вольтын залгуур байж байна. Энд бол ер нь хөлдөөгч аваад явчих боломжтой. За тэгээд энийг та бүхэн бас ингээд тавцангийн ширээ болгож ашиглах боломжтой. Ширээнийхэн хөлнүүд нь энд байна. За одоо тэр багцнуудын хайрцаг байж байна. За багцнуудын хайрцагт одоо юу байгаа харцгаая. Энэ дээр бас хамгийн гол чухал юм болохоор запас дугуйг бол энэ тагийг одоо жишээ нь энэ машинд ирж байгаа аптека ийшээ энд нь ингээд цаана түгжээ байгаа. Түгжээг нь жоохон цаашаа түлхэхэд нэгсэндөө энэ түгжээ мултарна гэсэн үг. Тэгэхээр энэ түгжээ мултарсан тохиолдолд бол запас дугуйгаа бол солиход бол амархан болно гэсэн үг. Одоо яг ингээд энэ нөх рүү ингээд хийгээд цааш нь онгойлгочно гэсэн үг. За тэгээд данхраад дорцоонууд бүгдээрээ энд байж байна. За энд гол нь ингээд ийм хавчаар ирж байгаа. Тэгээд энэ хавчаар ямар үүдэлтэй вэ гэхээр энэ уг дугуйны маань одоо тагийг авна гэсэн үг. За ингээд таг нь гараад ирнэ гэсэн үг. Тэгээд буцаж ихтэй тага буцаагаад одоо дугуйгаа дорцоовоо чангалчаад буцаагаад тага хийгээд тэгээ энийг бол ингээд далтыг хэрэгтэй байна. За арын өшөө бас нарын энэ хаалтыг бас хэрэггүй бол бас гэртээ аваад тавьчих болно. Авах юм бол энэгээр ингээд хажуу жишээ эргүүлээд тэгээд авчиж болохоор байна. За одоо арын суудлын хэсгийг хэдүүлээ үзье. Арын суудл болохоор урагшаа хөвтдөг байгаа. Одоо энэ голын хэсэг нь бол энэ дээрээсээ бариултай. Энэ урдлаасаа бариултай бол энэ арын хэсэг нь бол энэ хойноосоо бариултай байгаа. За энэ хуг бариулыг ингээд хоошоо хөвтүүлээд энэ бол яг 90 градус ор болохгүй. Тэгээд ер нь бол ингээд урагшаа хөвтгээд юм хамаа ачаад аваад явах бол бүрэн боломжтой гэсэн үг. За өөр ярих зүйлүүдийг гаднаас ярих зүйлүүд бол юм байна те. Тэгээд одоо нөгөө доторх тохиргоо бүх юмнуудыг бол дараагийн машин дээр туршиж үзцгээе. Араа солихдоо анхаарах зүйл бол одоо анлок буюу түгжээгээ тайлаад хоошоо татна. Зөөлхөн. За тэгээд ерөнхийдөө энэ шчакн дээр анхаарах зүйлүүд бол та шчак руугаа шингэн орхоос сэргийлэх, шороо орхоос сэргийлэх. За одоо энэ жолоолгын гормыг солихдоо бас те явны байдлаар шингэн асгахыг бол хориглоно. Яагаад гэхээр энэ доор саяны хэлсэнчлэн доор нь компьютер байгаа. Компьютер руу явны шингэн орсон тохиолдолд бол компьютерийн үйл ажиллагаанд доолдол үүсэх магадaltaй. За тэгээд араанд орох, аранд одоо хийх, за машин бүрэн зогсолт хийгээд аргаанаас салах, араа шилж хуйд бол баг зэрэг жижигхийлэлтэй бол мэдрэгдэж болно. За тэр маань бол явны байдлаар хороотны алдаа бол биш, хороот маань хэвэн ажиллаж байгаа гэсэн үг шүү. Тэгээ одоо энэ ямар үед ингэж байна гэхээр нөгөө бүрэн зогсолт хийгээд нэг зогсох үед тий. Эсвэл одоо зогсож байгаад ихний хөдлөх гэсэн үг шүү дээ тий. Тэрнээс л нөгөө араа хоорондын асуудал биш тий. Ихний араандаа орох, нэгдүгээр араанд орох. Эсвэл одоо явж байгаад бүр араанасаа гарах тий. Нам зогсно гэсэн үг шүү дээ одоо тий. Уулзуур дээр ч юм ингээд нам зогсоход ингээд араа салгагдж байгаа тийм мэдрэмж төрж болно. Тэрийг болохоор
угтцчихин гэж бас хүмүүс нэг ярих гэдэг те. Энэ бол угтцсан явдал биш. Энэ бол ерөөсөө энэ машины том ZF хорop маань бол үйл ажиллагаа нь хэвээ явж байна л гэсэн үг. Тийм. Энэ зарим үед мэдрэгч болон зарим үед мэдэгдэхгүй ч болох тийм талтай шүү. Та бүхэнд одоо энэ банкны тагийг яаж онгойлгохыг зааж өгье. За банкны таг бол хаалганууд онгой төвжигдээгүй үед бол ингээд онгойчих болохоор байгаа. За манай танк 500 маань бол 95 хийх залттай. За ингээд хэрвээ хаалга дотроосоо төвжигдсэн байвал та энэ хаалганыхаа түгжийг нэгсэндээ тайлаад дараад нь яаж болно гэсэн үг. Уртлынхаа банкны онгойлгож болно гэсэн үг. За тэгээд уртлын хэрвээ капотоос онгойлгох гэх юм бол эндээ хоёр татах хэрэгтэй байгаа. Энийг хоёр татлаа. За тэгээд капотоо болоосоо нээгээд явчихна гэсэн. За энэ капотоос зөвхөх юм бол та аккумулятораа шалгаж болно, шил арчны шингэнэ хийхээр бол ийшээ хийж бас болохоор ерөнхийдөө ингээ нэг битүү юм хамгаалттай ийм бас байгаа. За энэ машины маань багажинд бол бас 48 вольтын батарей байдаг гэд хэлсэн. Тэгэхээр бол тэрийг бас ингээд та бүхэн харахыг хүсч байвал бас энэ доор байж байгаа. За 48 вольтын батарей нь бол ингээд энд байж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол хоёр нэгсэндээ батарейтай байна гэсэн үг шүү. Тэгэхээр энэ батарейгаар бол одоо моторын салон амарч байгаа үед бол одоо салонд цахилгаан хэрэгслээ ажиллуулахад асуудалгүй гэсэн үг. За хойдлоос нь үзгүү. За хойд хэсэгтээ бол энэ уртлынхаа голыг ингээд хөвтүүлээд тэгээ суугаа явахад бол их тухтай байна. За энэ дэлгэцэн дээрээс машиныг асаацсан тохиолдолд бол бүх зүйлийг бол удирдах бол боломжтой байгаа. Жишээ нь одоо та эндээс люкээ удирдах болно, салоныхаа гэрлийг удирдах болно, хөгжмөө удирдах болно, массажаа бас тохируулж болно тий. Люкээ удирдах болно. За энэ ингээд яг слайд анлоктай. За тэгэхээр та эндээс ерөнхийдөө дотроос халааны бүх тохиргоог удирдах боломжтой. За одоо суудлын тохиргоо, AC тохиргоо, дууны тохиргоо. За ингээд settings гэж байна тий. За sunroof-ээ онгойлгох уу хаах уу? Нарны хаалт буюу одоо энэ хөшгийг ямар левелтэй хаах уу? Тэр жигт нээх үү эсвэл тэр жигт нь хаах уу гэдэг ийм тохиргоотой байж байгаа. За тэгээд энэний хажууд гэрлийн тохиргоо байж байна. За та эндээс ambient light-аа удирдах болно. Ритмээр байх юм уу? Ритм гэдэг маань дууныхаа хэмнэлтэд адилхан зохицож ажиллах систем байна. За single color гэх юм бол зөвхөн нэг төрөл дээр байна. Ганц өнгө тийм. Та өнгөө эндээс өөрөө тохируулах боломжтой. Multi color гэх юм бол таны сонгосон төрлөөр гэрлээ өөрөө солбоод явна гэсэн үг. За одоо энд бол ийм 7 ширхэг тохиргоо байж байна. За одоо надад бол жишээ нь chill event таалагдж байхад бол зөвхөн энэ тохиргоонд багтсан өнгүүдээр солигдоод ажиллах боломжтой. За гэрлийн хажууд screen буюу дэлгэцэн тохиргоо байж байна. За одоо lock screen ямар төрөл байх юм? Slide unlock байх юм уу? Зүгээр хар дэлгэцтэй байх юм уу? За автомат screen locking time гэж бас байгаа. Таныг оролдоогүй дэлгэцэн дээр ямар нэг үйлдэл хийгээгүй байхад 60 секундын дараа өөрөө дэлгэц маань автоматар амарна гэсэн тохиргоо байж байна. За эндээс дууны тохиргоо. За одоо спикерийн тохиргоо гэсэн үг. Sound field нь яг хаана дуурах юм бэ? За зорчигч талд байх юм уу? Зөвхөн ардталтай илүү төлхөө сонсогдох юм уу гэдэг ийм тохиргоо байж байна. За wireless charging буюу утасгүй цэнэглэгчээс эндээс саундтрагаас авах боломжтой. Утасгүй цэнэглэгчийг бол энэ ардталын утасгүй цэнэглэгч болохоор зөвхөн энэ голын хэсэгт одоо нөгөө цэнгэлдэг мэдрэгч нь байгаа болохоор яг тэр голын онихгүй бол бас ингээд нэг орж гараад байх тийм магадaltaй юм билээ. Тэгэхээр бол та бүхэн энэ wireless цэнэглэгчийг бол яг ашиглавал энэ яг голын нэг оних нь нэг чухал юм билээ. Тэгээд цэнэглэх тэр нөгөө хооронд нь те нөгөө хоёр цэнэглэгчийн нэг зөрүүлэхгүй байх нь бас их зүгээр юм билээ. Гэж анхаараарай.
За одоо энэ арын энд бол бас ингээд сайхан ус мусаа хийгээд явчих болж байна тий. Аяг тавга аваад явчих болж байна. За энэ арын хэсгээс болохоор бас энэ юуг өдөртөж болж байна. Суудлуудаа энэ нөгөө премиум загвар болохоор full option загвар гэсэн үг. Артлын одоо яаж үлээх үү тий. Суудлаа халаах уу, хөрөх үү гэдэг ингээд энэ тохиол. Одоо жишээ нь энэ суудлыг хөргий гэвэл ингээд хөргөчж болж байна тий. Тэгээд сэнснийхээ хүчээ энэгээрээ бас ингээд тохируулчих болж байна. Одоо горимоо сонгож болж байна. Хөл рүү юм уу, нүүрлүү юм уу гэх тий. Ийм сонголтуудтай байна. За өшөө бас энэ арын гэрэлтүүлүүд бас их зүгээрээ. За одоо хэдүүлээ яг хамгийн гол ажил болох одоо уртлын хэсэг рүүгээ буй. Энэ юуг бол ингээд бас хийчих бол нийггүй ч болох юм билээ тий. Энэ нөгөө хүшгийг энэ хүшг нь бол ингээд буучж болт юм билээ. Тэгээ хүшгөө хэрвээ ашиглахааргүй бол та ингээд буулгаад ингээд буцаа зүүсч болох шүү. За одоо уртлын хэсэг рүү суу. За уг загвар маань бол бас нэг гიშгүүр нь гарч ирдэг загвар байгаа тий. Тэгэхээр бол одоо нөгөө хамгийн чухал ярих гэдэг юм бол юу вэ? Одоо уг машины хүчин чадал бол 3.0-тай 2 турботой гэхээр бол бас нэлээд том мотортой гэсэн үг тий. Тэгэхээр бол нөгөө хүмүүсийн гол асуугаад байдаг юм шатхуун зарцуулалт хэрвээ гэдээ бас асуугаад байдаг. Шатхуун зарцуулалтын хувьд бол одоо бид нар үйлдвэрлэгчээс бол 95 бензин хийгээд шулуундаа нэг 80-аас дээшгүй хурдтай явахад дунджаар 12 км-ийн заалтай байна гэж зааж байгаа тий. Тэгэхээр ерөөсөө яг тоочны одоо хэдэн литр хотод идэх үү, хөдөө идэх үгээ тий. Тэрийг бол ингээд ямар ч ингээд үйлдвэрлэгч бол бас хэлэх боломжгүй юм билээ. Тэгэхээр бол замын нөхцөл, барта, жин тий зэрэгээс хамаарат ер нь машины нөхцөл, бензиний чанар. За одоо машины жин одоо ямар жинтэй зүйл ачиж байна. Хэрвээ машинд даацаас хитэрсэн за эсвэл тодорхой явдаг үзүүлэлтээс илүү хүнд жинтэй зүйл ачиж байгаа тохиолдол бас тий. За тэгээд цаг агаарын нөхцөл нөгөө хамгийн гол нь бензиний чанар ийм замын нөхцөл гэдэг их олон хүчин зүйлүүд нөлөөлдөг болохоор бензин зарцуулалт бол байнгын нэг хэвийн хэмжээнд барих бол ямар ч боломж байхгүй гэсэн үг. Тий. Тэгэхээр нөгөө явж байгаа замын 20 м. Одоо жишээ нь манай энэ уртал дээр ингээд нөгөө дундаж километрийн заалтыг бол нөгөө бензин эдэлтийг бол харуулдаг тийм даачгууд байдаг. Тэрийг нөгөө хүмүүс буруу ойлгоод байдаг. Минийх яг энэгээр идэж гинэ гэж ойлгоод байдаг. Тэр бол буруу. Одоо жишээ нь энэ дээр ингээд 1 цаг 47 минут яваад 29.9 литр гээд энэ зааж байна. Энэ бол сая Ярамгаас нааша уран ганал руу ирэхэд одоо нэгсэндээ тооцоосон гэсэн үг. Тэгэхээр эн чинь ерөөсөө А цэгээс Б цэг болтол одоо хэд иж байгааг тодорхойлж байна гэсэн үг те. Хүмүүс энийг харчаад гайхаад байдаг те. Тэгэхээр л энэ бол одоо А цэгээс Б цэг буюу одоо та жишээ нь зайсангаас хотын төв рүү орох ч юм уу те. Тэр хоорондохыг л зүгээр компьютер тооцоолж байгаа болохоос биш яг бас машины бензин эдэлтийг тодорхойлох боломжгүй. Машины бензин эдэлт бол нэг шулуун зам дээр чинь 80 те 80-ийн банктай гэхээр нэг шулуун замд нэг 500 км явчвал ер нь бол нормалны нэл гэсэн үг шүү дээ. Нэг 100 нэг 80-аас 100-тай явах те. Тэгэхээр бол тийм байгаа шүү. Тэгэхээр манай хэрэглэгчид бас бензин эдэлтийн талаар асуугаад байдаг те. Тэгэхээр бол манай бол бас тийм бага гэдэггүй ер нь бол стандартны энэ бол бас ингээд mild hybrid технологитой байгаа тий. За тэгээд өшөө нэг анхааруулах юмнууд бас байж байна. За энэ голын консолийн хэсгүүд байж байна. За голын консолийн хэсгүүдээс ярьчих. За ерөнхийдөө жолооч талаас бол урд хоёр суудалд сууж байгаа бүх хүмүүс бүх тохиргоог удирдах боломжтой. За хамгийн дээдлийн товчнуудаас эхлээд яриа. За зүүн гарталд бол суудлын хөргүүр буюу суудлын сенс маань ажиллаж байна. За энэ дээр дараад энэ товчон дээр дараад суудлаа хөргөж болно. Баруун гарталд суудлын халагч маань харагдаж байна. Суудал халаагаар. За тус бүрдэн та 9 левелээр тохируулах боломжтой. Тэрийг хаанаас тохируулах вэ гэхээр та 9-ний тохиргоороо ороод
сонгох боломжтой. За одоо heating level буюу халаах. За одоо та бүхэндээ голын console хэсэг буюу голын одоо бүх тохиргоонуудын товчнуудыг тайлбарлаж өгье. За энэ зүүн гар талаас эхлээд суудлын хөргүүр халаагч хоёрын товч маань харагдаж байна. Та нэг дараад тус бүрдэн ажиллах боломжтой. Зорчигч тал бас ялгаа байхгүй. Sense халаагаар гэсэн тохиргоо харагдаж байна. За энэ маань яаж ажилладаг вэ гэхээр халаагаар бол мэдээж суудлын дотор халаах систем ажиллаж байна гэсэн үг. Хөргүүр маань суудлын доороос sense хүлээж байгаа гэсэн үг. За та аль дээр нь EC тохиргоо руу ороод level-ийг тохируулах боломжтой. За одоо хэр хүчтэй үлээх үү, хэр хүчтэй халаах уу? Аль дээр нь 9 хүртэлх level-үүд байгаа. За өнөөдөр шиг бол энэ маш халуун өдөр бол тултал нь суудлын сенсийг бол хэрэгжилж болж байна. За үүний дараагаар за одоо энэ A үсэгтээ off гэсэн бичиг харагдаж байна. За энэ маань бол моторын амраагч товч байгаа. Тухайн товчны улаан гэрэл асж байгаа тохиолдолд бол мотор амраагч маань унтарсан гэж үзнэ. Дахиж нэг дараад энэ гэрэл унтарсан байгаа тохиолдолд бол мотор амраагч маань ажиллаж байгаа гэсэн үг. За тухайн систем маань яаж ажиллаж байгаа гэхээр өөрөө зохицуулагчтай систем. Машин түгжрэлд орлоо гэсэн мэдээлэл очих үед моторын компьютер дээр за тэрнээс давхар таны аккумулятор хангалттай цэнэгтэй үед бол моторыг машин бүрэн зогсолт хийх тохиолдолд моторыг бүр унтрана. Тоонсоос хүл авсан тохиолдолд моторыг өөр асаах ийм тохиргоо байгаа. Хүмүүс энийг яг буруугаар ойлгоод манай мотор доголдоод байна гэсэн тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ маань бол та хэрвээ таны мотор унтарч асаад байвал энэ гэрлээ асаалттай яваа гэсэн үг шүү. За үүний хажууд бол камерын товч харагдаж байгаа. За та заавалжгүй ухрах хараандаа хийхгүйгээр ямар ч тохиолдолд энэ товчон дээр дараад камер ажиллах боломжтой. За камерыг бол та хүссэн бүх төрлөөр ашиглах боломжтой. 3D модель, 2D модельөө сонгоод за одоо харагдаж байгаа нь бол 2D модельээр харагдаж байна. За зүүн талдаа машина яг дээрээс нь харсан үнцэг, баруун талдаа камера тус бүрд нь харах боломжтой. За машинаха зүүн талд дараад зүүн талын камер, баруун талын камер, урт талын камер гэд камеруудаа сонгоод ажиллах боломжтой. За wave switch-ээс солиод 3D болгох юм бол машинаха бүх талаас нь хянах боломжтой. 3D модель гаргаж ирээд. За тэгэхээр камера зөв ашиглаж хэвшээрийг зөвлөө. За камерын тохиргоон дээр бол ийм зүйлүүд харагдаж байна. За хамгийн дээдлийн товчон дээр бол intelligent parking гэсэн тохиргоо байж байна. За intelligent parking бол таныг заавалжгүй бүс зүүс үед ажиллах систем байна. Бүсээ зүйлээ таны дэлгэцэн дээр бүх тохиргоонууд гараад ирж байна. За хамгийн дөрөнд бүх заавартайгаа. Хамгийн дөрөнд бүсээ зүгээрээ гэсэн мэдээлэл бол гарч ирж байна. За үүний дараа тоормзон дээр хөлөө гიშгэрэй гэсэн байж байна. За аль зүг рүү гарах вэ гэдгээс сонгоод за тэгээд араандаа хийхэд бол араандаа хийгээд тоормзоноос хөлөө авахд бол тухайн систем маань ажиллаж эхлэх байна. За таны тоормзоо гიშгэх үед бол тухайн систем өөрөө автоматар зогсно. За эндээсээ дундаас нь бас ингэ гарчиж болж байна. Back button-аараа. За үүний дараагаар reverse tracking гэсэн байна. За энэ маань бол ухрах туслах систем байна. За ямар үед хэрэглэх үү гэхээр та нэг нарийнхан зогсоол руу эсвэл нарийнхан crash руу орсон тохиолдолд бол сүүлийн урагшаа явсан 50 м цагаан тухайн машин маань санаж идэг. Тэгэхээр тухайн паркинг руугаа яаж орсон яг тэр track-а дагаад буцаад ухраад явах боломжтой ийм систем байна. За тэгээд энэ дээр clear chassis гэж байгаа. Clear chassis-г сонгох юм бол таны машин харагдахгүйгээр ингээд нэвт харагдах боломжтой. Clear chassis унтраах юм бол машин маань биетээр гараад ирчихнэ. За хамгийн доотлолт нь бас 3 тохиргоо байж байгаа. За радар аларма унтраах юм уу, асаах юм уу? Ийм тохиргоо байж байна. Assist wave гэдэг бол за одоо энэ rat wave буюу хамгийн артлын хэсгийг одоо арын багажны хэсгийг яг дээрээс нь харах боломжийг бол харуулж байна. За wheel wave гэдэг урд 2 дугуй, арын 2 дугуйгаа хянах боломжтой. За одоо жишээ нь зогсоол руу орохдоо боржуур шахаад зогсоход ч юм уу те. Ингээд хянах боломжтой. За үүний доотлолт кардан маань харагдаж байна. За кардан бол
цахилгаан автомат ажиллагаатай болсон байгаа. Бүс зүгээгүй үед бол та карданыг заавалжгүй татаад буулгаад авах шаардлага байхгүй. Хэрвээ бүс зүгээгүй үед хөдөлгөөнд орох шаардлага гарах юм бол та карданаа заавалжгүй гараараа буулгах шаардлагатай. Торонцон дээр гიშглээ доош нэг удаа дарна. Карданыг татах шаардлагатай үед бол дээш нэг дарна. За үүний доотлолд автбрейк гэж байгаа. За хүмүүс энийг буруугаар ойлгоод хөл амраагч болгож ашиглаад байгаа. Энэ зүйл маань бол тийм зориултгүй гаргаж ирсэн зориулт маань бол ерөөсөө механик машин дээр байдаг 2-3-ын холбоо гэсэн үг. Өгсүүр уруу дээр таны торонзыг таны өмнөөс барьж байна гэсэн үг. Торонзыг бариад машиныг уушаа хоошоо алдуулахгүй байх систем аа гэсэн үг шүү. Ерөөсөө 3-ын холбоо гэж ойлгож болно. За энэний доотлолт бол машины тохиргоо. За forward assist буюу одоо smart drive ухаалаг системийн тохиргоонууд байгаа. За тэгэхээр та заавалжгүй дэлгэцэн дээрээс олон юм дарж орохгүйгээр саяны товчон дээр дараад хамгийн доор байгаа товчон дээр дараад шууд ухаалаг системийн тохиргоор орох боломжтой байгаа. За үүний нөгөө талд бол 4L буюу 4 low араа хөндрүүлэгч маань харагдаж байна. Араа хөндрүүлэгчийг ашиглахдаа заавалжгүй араагаас салгаад нейтралдаа хийгээд 4L дээр дараад тэгээ араандаа хийхэд бол таны араа хүндэрж байгаа гэсэн үг. За энийг ямар үед хэрэглэх вэ гэхээр халтиргаатай, цастай, эстэй одоо шавартай замуудад бол ашиглаж болно. За үүний доотлолт бол дифференциалын товч маань харагдаж байна. Дифференциал маань цахилгаан болсон байгаа. За тэгэхээр та энэ товчон дээр дараад дифференциалаа түгжих боломжтой. Хүмүүс маань санаандгүйгээр дифференциалаа түгжсэн явж байгаа бас тохиолдлууд мерсээр гарсан. Дифференциалаа явж байгаа үед бол эргэлт хийж болдгоо. Дифференциалыг та зөвхөн хэрэглэх үедээ хэрэглээд дууссан тохиолдолд шууд унтрааж авах хэрэгтэй. Дифференциалыг зөвхөн чигээрээ явж байгаа үедээ ашиглана гэсэн заалтууд бас байгаа. За ийш яг. Энэ дээрээс доош ороодог систем юм тий. За энэ бол off-road crawl control буюу одоо хүмүүсийн хил занснаар одоо нэг мөлхдөг систем. Crawl control. За crawl control яг ямар үед ажиллаж байна вэ гэхээр та crawl control-ыг ажилуулахын тулд эхлээд араагаа хөндрүүлэх хэрэгтэй. Эхлээд араагаа хөндрүүллээ. Араас нь crawl control дээрээ дараад араандаа хийхэд машин маань хүн дараан дээр хурдаа түгж явах боломжтой. За энийг яг ямар үеүүдэд хэрэгжилж байгаа гэхээр за эс шавранд суусан тохиолдолд машин маань жиг турдаар дөрөв дугуугаа эргүүлнэ. За бас давхар нэг тохиолдол нь өгсүүр за эсвэл нэлийн бартаатай замууд дээр crawl control-ыг ашиглаад машины дугуйг хий эргүүлэхгүй жолоодлогоо алдахгүй байх боломжийг олгож байгаа. За үүний дээдлэлт tank turn буюу богино эргэлтийн систем. За богино эргэлтийн систем маань дифференциалтай цуг ажилладаг систем байна. За энэ яг яаж ажиллаж байгаа нэхэр арын 2 дугууны эргэлтийг баг багаар түгжээд илүү богино зайд эргэх боломжийг үүсгэж байгаа гэсэн үг шүү. Арын 2 дугуй эргэж байгаа талаа төвчнө гэсэн. За үүний зүүн талд бол expert mode гэж байгаа. За expert mode нь яг яах вэ гэхээр та 3 custom хийж болно. За тэгэхээр одоо юу гэдэг нь те жолоодлогын хөтлөгчөө сонгоод за одоо жишээ нь би за хотод унах гэжээ. За drive mode gentle болгоод steering mode буюу одоо өрүүлээ зөөлхөн болгоод бүх аюулгүй системээ асаачлаа. За тэгээ хотод унжаах тохиолдолд бол expert mode руу орлоо, custom mode 1 рүүгээ ороход бол миний бүх тохируулгууд сандсан байж байгаа. За би лагер руугаа за нэг ойрхон шулуун замд явах шаардлага гарлаа тий. За шулуун замд явах шаардлага гарах юм бол за би 4 дугаар хөтлөгчөө сонгоё. За drive mode radical, за steering mode sport болгоод бүх юунуудаа бол аюулгүй системүүдэд унтраагаад асаах боломжтой. За тэгэхээр энэ дээр бол та өөрийнхөө хүсснээр юу тохируулах боломжтой. Бүх тохируулгуудыг нэг нэгээр нь солихгүйгээр custom mode-ууд дээр дараад таны тохируулсан дээр бүгдээрээ яваад орчиж болж байна. За ерөнхийдөө энэ хавь дуусч байна. За энд бас нэг юм хөөрх юм байна. Энд нөгөө одоо air condition 100 ажиллаулаа явж байгаа тохиолдолд энд ийм
air conditioning бас нөгөө агааржуулагч байгаа. Энийг ерөө онгойлгочих юм бол энэ дотор байгаа одоо юмнуудыг бас хөргөө авчиж болно тий. Тэгээ энэгээр ингээ хаагаа авчиж болно. За энэ маань бол нөгөө ECT-гээ цуг ажиллаж байгаа систем. Одоо халуулж явах юм бол халуулна, хүүтүүлж явах юм бол хүүтүүлдэг байгаа шүү. Тусдаа контрол байхгүй гэсэн үг. За энэ мил цэцэгчийг бас байдаг тий. Мил цэцэгч маань бас дээшээ доошоо хөдөлдөг ярддаг гэд бас байдаг. Тэрний одоо бүх тохиргоонууд эндээс хийгддэг байгаа. За одоо яг уцтай адилхан дээрээсээ ийм шорткат болох боломжтой. За vehicle backlight буюу одоо энэ дэлгэцийнхээ гэрлийг тохируулж болж байна. Заавалжгүй энд дуугаа нэмж хасч болж байна. За navigation volume буюу. За одоо та ямар нэг байдлаар navigation ашиглаж байгаа бол navigation-ийнхаа дууг бас энэгээр нэмээд хасч болж байгаа. За Bluetooth-тэй унтраагаад тасаана, hotspot унтраагаад тасаана. За screen off буюу screen off дээр дарах юм бол дэлгэц маань унтарч байна. За одоо ямар нэг шаардлагаар хөдөө хоол замд шүн харанхууд явж байгаа үед бол энэ дэлгэцийн гэрэл нүд гэл болох гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ дэлгэцийг унтраах боломжтой байна. За дэлгэцэн дээрээс бас та камера гаргаж ирэх боломжтой байж байна. За тэгээ wireless charging, арын wireless charging буюу уцгүй зэнгэлчүүдээ эндээс унтраагаад асах боломжтой байж байна. Sport steering wheel, light steering wheel, comfort steering wheel гэдэг. За та энэгээрээ жолоодлогоо хүрдийн тохиргоог хийх боломжтой. Одоо зөөлхөн байх юм уу, хатуу байх юм уу те. За уртлын мил цэцэгчийг эндээс унтраагаад асааж болж байна. HUD буюу мил цэцэгчийн snow mode гэж байгаа. Snow mode маань цэнхэр өнгөтэй болчихж байгаа. За тэгэхээр нөгөө цастай үед snow mode чинь цэнхэр болчоор милийн харахад арай илүү дөхөн болчихж байна. За энэ car гэдгээс эхлэх үү. За одоо жолоодлогын буюу машины тохиргоо руу орж байна. За дотор талаасаа эхлээд явъя. За энэ vehicle гээд хамгийн дээдлийн товчон дээр дарах юм бол бүх дотор салооны тохиргоонууд ороод ирж байгаа. За одоо driver's seat гэж байна. Driver's seat жолоочийн суудлын тохиргоонууд. За суудлын сануулагч бол 3 сануулагчтай. За та эндээсээ суудлаа сануулах боломжтой. За хамгийн түрүүнд та өөрийнхөө жолоодлогын одоо суудлыг өөртөө яг тохирснороо тааруулаад яаж сануулах вэ гэхээр удаан дараад ихний суудлыг харуулчлаа. За дараагийн хүн за эсвэл өөр байдлаар сууя гэх юм бол дараагийнхаа бас суудлаа тохируулаад дахиад удаан дарчихна. За тэгээд энэ хоёр дээрээсээ сонгоо авчихна. Одоо нөгөө суулт сануулагч нөгөө машины хаалган дээрээс голын одоо консоль дээрээс утсан байна. Тийм дэлгэц рүүгээ орчиж байгаа гэсэн үг. За driver's seat and steering wheel welcome гэж байгаа. За суул хойшлоод тий. За энэ маань бол яг вэхээр машинд таныг орж ирэх үед яг таны сүүлд тааруулсан суудлын байран дээрээ за мөн жолоодлогын хүрдний байран дээрээ жолооны хүрднийхээ байран дээрээ орох тохиргоо байгаа. Энийгээ бас унтраагаад тасаачиж болж байна. За тэгэхээр мотор унтраад хаалга онгойлгоход бол таны суудлаа өөрөө хойшоо тултлаагүйгээд таныг буухад илүү тухтай болгож байна гэсэн үг. За жолоочийн массаж гэж байна. Массаж асаагаад массаж тайпаа сонгож болно. Та эндээс 8 төрлөөс сонгох боломжтой одоо. За зөвхөн одоо бүслэгийн хэсэг байх юм уу эсвэл wave буюу одоо ийм долгионтой байх юм уу те. Driver's seat massage level гэж байгаа. За та эндээс нөө жолоодлогын массажныхаа хүчийг тохируулах боломжтой. За одоо бага байх юм уу, дундаж байх юм уу, өндөр байх юм уу. За front passenger seat буюу зорчигч тал маань бас ялгаа байхгүй. Seat массажтай 3 төрлийн суудал сануулагчтай яг санийхтай адилхан журмаар ажиллаж байгаа. За front passenger seat welcome гэж байгаа. Яг адилхан. Энийгээ унтраагаад тасаачих болно. Таныг орж ирэхэд суудал урагшлаад яг тохирсон хэмжээнд очино. Хаалга онгоох үед хойшоо тултлаа гүгээд өгчөж байгаа. За энд арын суудлыг дээн тохиргоож байна. Rear, left and right seats гэж байгаа. Арын суудлал гэсээс энэ арын суудлаасаа бас энэ уртлын суудлыг өдөртөж болоод л шүү дээ. Урагшаа болгодог юм тий. За эндээсээ баруун зүүнээ сонгоод массажийг асаагаад унтраах боломжтой. За уртлын дэлгэцнээс бол арын суудлын халах хөрхийг бол тохируулах боломжгүй. Ард сууж байгаа хүмүүс маань өөрсдөө халах хөрхөө асаах байгаа шүү.
За энэ дээр head up display буюу одоо нөгөө уртлын мэйл цэцэгчийн тохиргоонууд орж ирж байна. За мэйл цэцэгчийн тохиргоонууд орж ирж байгаа. Эндээс унтраагаад засааж болж байна. Энийг нэг доошо болгомоор юм билээ. Энэ доошо 1 микрон буухгүй бол надад чинь бүр хит дэш явж чадах юм л. Тэгж байгааз. Тэгэхээр энийг та бүхэн head гэдгийг бүр 1 рүү доошо тоологчмаар юм бил. За тэгэхээр та эндээс ингээд арай ингээд 9-дэр нь тавьчвал илүү тод болчихно гэсэн үг те. За утасгүй зэнэглэгчээ энэгээрээ бас утраагаас ашигладаг. Хэрвээ бас нөгөө wireless юу кейснес болоод ч юм уу те. Эсвэл одоо нөгөө хаалга маалга онгорхоо үлдээснээс болоод ч юм уу бас wireless ажиллахгүй байх тийм тохиолдол бас байна. Тэгэхээр тэр тухайн үед одоо кейсэнтэй өнөө хаалга хаагаагүй нөө те. Бүсээ зүггүй нөө ч гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд л байна. За түрүүний голын консоль хэсгийг ярьсан дээр бас юм нэмээд хэлье. Нүг консолийн маань доод хэсгэн дээр бол юу байгаа? Компьютер байгаа. Автомашин үндсэн компьютер. Тэгэхээр бол хоолтонд явж байгаа хүмүүс ингээд кофе, цай ч юм уу ингээд ил задгаагаар авч явж яадаг те. Тэнгүүтээ ингээд энэ голын консоль руу ингээд асгсан тохиолдолоос байдаг те. Тэгээд доцогшоо ороод одоо нэгсэндээ хөгзөрч мөгзөрцөн ч байсан зүйл байдаг те. Тэгэхээр тэр бол баталгаанд хамаарахгүй шүү гэдгийг бол та бүхэнд хэлье. Тэгээд маш өндөр зардалтай болно те. Тэгэхээр аль болох энэ голын энэ консоль, энэ wireless зэнэглэгч хэсэг рүү уус ундаа хоолны үлдээгдэл те тоош ороо ингээд хийхгүй байхыг бол хүсье. Тэгээд манай машины баталгааны нөхцөлийг та ахаад сайн судлах юм бол зөвхөн мотор болон хороопны үйлдвэрийн гэмтэл гэж байна. Тэгэхээр л одоо хөдөө явж байгаад хараалгаад airbag-ыг задарчлаа ч юм уу те. Одоо жишээ нь airbag задрахад бол жишээ нь бүс зүүцэн байхад бүс нь ингээд нөгөө ажиллагаагүй болчихоор тэр чинь доороо тислэгчтэй байгаа байхгүй юу? Энэ сүүлийн энэ манай машинууд чинь airbag бол маш ихтэй. Тэгэхээр бол ингээд хараалгаж мараалгаад airbag-ыг задлцсан явдлууд бас байдаг. Тэгэхээр тэр хүмүүст бол бас боломжтой явж байгаарай тий. Баталгаа засварт хамаардгүй шүү гэдгийг бас хэлье. Автомашины airbag-ийн мэдрэгч бол за урд байдаг, хоёр дугуйны хоёр тал дээр байдаг. За өшөө бас энэ суудлын бүсний энэ доор тислэгчүүд байдаг. Тэгэхээр бол нэгсэндээ бүсцүүцэн байхад бол хажуу талаас тесрэнэс үг, урдаас тесрэнэс үг. Энэ жолоочлын урдаас бас тесрэнэс үг. Airbag тесэрсэн үгүйг яаж мэдгүй гэхээр хэрвээ бүсээ зүүцэн явж байвал бүс нь ажиллагаагүй болсон бол тэр бол угаасаа бүсийн солиод airbag-ын солино гэсэн үг. Тэгэхээр тэр хэрэглэгчийн яг 100% өөрийнх нь одоо буруутай хариуцлага асуудал гэдэг шүү. За тэгээд өөр анхааруулах зүйл гэх юм бол энэ дотгошоо юунаас үгзээ те. Энэ нөгөө wireless хэрвээ Apple CarPlay шууд холбочвол ингээ шууд нөгөө утасгүйгээр юу яадаг юм бэ? Wireless Apple CarPlay-тэй болчихж байгаа. Заавалжгүй USB залгахгүйгээр та шууд wireless-аар утсаа холбоод ашиглах боломжтой. Манай бусад загварууд болохоор бүгдээрээ заавал нөгөө кабель залгадаг тийм байхад бол танк 500 бол кабель залгахгүйгээр одоо таны утсын дэж яхад таны бүх юм одоо ийшээ ингээд орсон байна гэсэн үг тий. За тэгээд эндээсээ хэрэг Apple CarPlay-ээс та ингээд энэ дээр map zap-ыг хараад явчих болж чинь тий. Дуугаа сонсоо явчих болж чинь. Тэгээ Apple CarPlay-ээс гараа гэх юм бол энэ mode гэдэг рүү буцаад дараад бас ингээд гарчиж болно. За дэлгэцэн дээрээс та GWM tank гэсэн логоноор дараад ороход бол юу явах боломжтой. Буцаад машины систем рүү орох боломжтой. Үлдсэн функц рүү орох уу? За дараагийн ярих зүйл бол outside vehicle буюу машины гадна талын тохиргоонууд байгаа. За одоо хаалганы төгжээ, тойл, цонх, одоо гişгүүр гэдэг бүх зүйлийн тохиргоо маш чухал зүйлүүд орсон байгаа шүү. За door lock буюу төгжээний тохиргоонууд байгаа. Жолоочийн одоо түлхүүрний тохиргоо байгаа. За түлхүүр маань smart түлхүүр болсон байж байна. За automatic locking as you leave vehicle. За automatic unlocking as you approach vehicle гэдэг. За энэ хоёр маань асаалттай байх юм бол таны түлхүүр тантай байгаа үед таныг машин руу ойртох үед машины түгжээ маань автоматар онгоно. Явныг үйлдэл шаардахгүйгээр. За таныг машинаа унтраагаад хаалгаа хаагаад машинаас холдох үед машин маань өөрөө автоматар түгжигдэх ийм тохиргоо байгаа. За та энийг
аль алиг нь унтраах боломжтой эндээсээ удирдах. За үүний дараа unlock after power off. За машины мотор унтарсан үед машины моторыг унтраах үед хаалгануудын түгжээ автоматар тайлагдах. Эсвэл энэ маань унтраалттай байж ах юм бол таны хаалганууд түгжээт үед та хаалганыхаа бариулаас 2 удаа татах шаардлагатай. Нэг удаа татахад бол түгжээ маань таалагдана. 2 дахь удаа татахад хаалга маань онгох байгаа. За дараа нь толны хэсэг байна тий. За толио ингээд автоматар ивэхтэх юм уу яах юм? Одоо жишээ нь ухрахад хоёр талын тол хоёулаа доошлох юм уу яах юм гэдгийг эндээсээ тохируулж байна. Хэрвээ ухардаг араандаа игээд одоо нөгөө тол доошоо хөдөлсөн тохиолдолд яаж тохиргоо хийх вэ гэхээр ухардаг араандаа хийж хагаад нэгсэндээ толио тохируулчаад буцаад энгийн паркинг дээрээ тавихад одоо тэр таны ухрахтаа ямар хөө байрлалаар болох уу гэдэг одоо толны тохиргоо хийгднэ гэсэн үг. За энэ дээр бас өөр функцүүд байна. За энэ цонхны тохиргоонууд байж байна. За speed based automatic window closing гэж байгаа. За энийг одоо бол унтраацсан байж байна. За тэгэхээр энэ маань яах вэ гэхээр за 60 км/цаг дээр тохируулсан тохиолдолд таны цонх онгорхоо явж байгаад машины хурд 60 км/цаг хурд хүрэх юм бол автоматар цонхнуудыг түгжинэ. Хаана? За 80 км/цаг 100 км/цаг дээр тохируулах боломжтой. За automatic window closing on locking гэж байгаа. За та явж байхдаа бүх цонхоо онгойлгоцсон байж илаа. За машина унтраалаа, машинаасаа буугаад машины хаалгыг түгжихэд бол бүх цонхнууд өөр автоматар хаах тохиргоо байгаа шүү. За энд sunroof opening control by speed гэж байна. За энэ юуны sunroof буюу таны люкний тохиргоо байгаа шүү. За electric side step буюу одоо гадна талын автомат гишгүүрийн тохиргоор орж байна. За та эндээс electric side step-ийг унтраах боломжтой. Тэгвэл нэгсэнд ажиллахгүй нэс үстэй унтраа. Унтраачвал ингээд гишгүүр маань гарч ирэхгүй байж байна гэсэн үг. За асаах юм бол гишгүүр маань гарах матаар одоо ингээд гишгүүр хаалга угаахад нэгсэнд гарч ирж байна гэсэн үг. За үүний доотлолт бол roof mode гэж байгаа. За энийг яг ямар үед хэрэглэх вэ гэхээр та машина угаалганд өгөх үед хэрэглэх байгаа шүү. Roof mode бол машины гишгүүр хураагдахгүй таны машин хөдөлгөөнд орох үед за одоо 8 км/цагаас дээшлэх үед гишгүүр маань автоматар хураагдах тохиргоо байгаа шүү. За тэгэхээр энийг та угаалганд орохдоо roof mode-ыг асаах боломжтой, асаахгүйсэн ч болно гэсэн үг. За special side step mode disable гэж байна. За энийг асаах юм бол таны жолоодлогын горим солигдох үед жолоодлогын гормууд дээр суурлаад автомат гишгүүр маань өөрөө түгжигдэх тохиргоо. За одоо жишээ нь эс шавар руу жолоодлогын гормоо хийх юм бол гишгүүр маань түгжигдээд гарч ирэхгүй. Оффроуд дээр гарч ирэхгүй гэсэн ийм тохиргоо байгаа шүү. За үүний дараа гэрлийн тохиргоонууд орж ирж байна. За энэ хамгийн зүүн талд personalization гэж байна. За энэ дээр бол зөвхөн таны хэрэглэн тохирох тохиргоонууд байж байна. Active welcome light гэж байна. За энэ маань бол таныг машин руу орж ирэх үед гэрлүүд маань таныг ерөнхийдөө орж ирэх үед ч өөрөө асах ийм тохиргоо байж байгаа. За power saving delay гэж байна. За та ямар нэг санаандгүй байдлаар гэрлүүдээ асаалттай орхиод машинаа түгжээд явсан тохиолдолд бол 2 минутын дараа өөрөө бүх гэрлүүдээ унтраах ийм тохиргоо байгаа. За тэгэхээр нөгөө аккумулятор суух гэдэг аюулаас бол зайлсхийх боломжтой байж байна. За ceiling light delay гэж байна. За энэ дээврийн гэрлийн унтраах тохиргоо маань байж байна. Та энийг бас 3, 10, 30 секундын тохиргоотой байлгах боломжтой. За follow home delay гэж байна. За машины их гэрэл автомат дээрээ тохируулсан үед бол таны машин унтраад машин түгжих үед гэрэл маань асаалттай байж байгаад өөрөө унтраах тохиргоо байгаа шүү. За 30 секунд, 60 секунд, 90 секунд дээр тохируулах боломжтой. Унтраачих юм бол таны машин унтраад хаалга түгжигдэх үед гэрлүүд маань өөрөө автоматар унтраах тохиргоо. 30 секунд дээр байх юм бол 30 секундын дараа өөрөө унтрах тохиргоо байгаа. За find vehicle mode reminder гэж байгаа. За та явны байдлаар санаандгүй одоо маш том зогсоол руу ороод машинаа хайгаад олохгүй байгалаа гэж бодвол таны
түлхүүр дээр хамгийн дээдлэлт нь ийм дууны товч байгаа. Хамгийн дээдлэл дээр. Энэ товчон дээр нэг удаа дарахад машин маань энэ тийм 3 тохиргоогоор тохиогно гэсэн үг. За хойно байх юм бол зөвхөн сигналд нь, флаш байх юм бол зөвхөн гэрлээ навчуулна. Боут дээр тохируулах юм бол сигналдад гэрлээ навчуулах ийм тохиргоо байгаа. За хамгийн доотлол нь hazard light on with emergency brake гэж байгаа. За энэ маань бол асфальттай байгаа тохиолдолд таныг явны байдлаар ослын тормоз үйлдэх үед босод машинда мэдэгдэнэ гэсэн үг. Аваархаа гэрлэг өөр автоматар асаагаад навчуулаад ийм тохиргоо байж байна. За welcome light гэж байна. За таныг машин руугаа ойртох үед бол гэрлээ асаах ийм тохиргоо байгаа. Унтраагаад асаах боломжтой. За ambient light бол доторх салууны гэрлийн тохиргоо байж байна. За энийг та унтраагаад асаах боломжтой. Унтраах юм бол доторх салууны гэрлүүд ерөөсөө асахгүй. Асаачих юм бол бүгдээрээ асаад эхэлнэ. За brightness буюу одоо та тод бүдгийг бас сонгох боломжтой. За тэгээ surface ambient light гэж байгаа. За эндээс та доторх салууны гэрлийн тохиргоо гэж болно. За одоо зөвхөн нэг өнгөөр асах юм уу? Олон өнгөөр асах юм уу? Flown lightтай байх юм уу? Гэрлийнхээ өнгийг бол та эндээс өөрөө тохируулах боломжтой. За эндээс хамгийн гоё таалагдсан зүйл нь ритм гэж байна. За дуу тавиад дууныхаа хэмнэлтээ цуг зогсож ажиллах ийм тохиргоо байж байна. За одоо таны гоё дуу тавьсан явж байгаа юм бол гэрлээ өөрөө одоо тохируулаад за дууныхаа ритмтэй тохируулаад явчихж байгаа шүү. Энэ дээр юу вэ? Driving mode memory. За энэ дээр бол жолоодлагын тохиргоонууд байж байна. За эндээс та бүх жолоодлагын одоо гормод удирдах боломжтой. За одоо бүх системийг удирдах боломжтой байж байна. За одоо батарей маань ямар цэнэгтэй байгааг эндээс хянах боломжтой. За driving mode memory гэж байна. За хэрвээ та энийг асаагаад явж байхдаа машиныхаа жолоодлагын гормыг солих юм бол машин унтраад дараа асахад тэр мод дээр асах ёстой гэсэн үг. За энийг унтраачих юм бол жолоодлагын гормоо солилцсон явж байгаа машина унтраагаад буцаагаад асаах юм бол normal mode буюу энгийн жолоодлагын гором руу орох байгаа. За dynamic steering torque control гэж байна. За энэ дээр тохиргоо нь харагдаж байна да. Тайлбар нь харагдаж байна. За ерөнхийдөө энийг бол та жолоодлол за одоо халтаргаатай зам дээр бол асаах хэрэгтэй гэсэн үг. За steering wheel not straight reminder гэж байгаа. За энийг асаачих юм бол таныг өрүүлээ залах үед таны уртлын хянах дэлгэцэн дээр танд анхаарал өгнө. За энэ харагдаж байна. Уртлын хоёр дугуй маань тэгшин биш байна. Тэгшин болгохын тулд та баруун тал руугаа залаарай гэсэн ийм сануулгыг өгдөг байгаа. За энийгээ бас унтраачиж болж байна. За fatigue driving reminder гэж байгаа. За энийг бол та ерөөсөө хол замд явахдаа асаачвал их хэрэгтэй шүү. Энэ маань таныг ядархаас сэргийлсэн систем байгаа. За яаж танаас ядархаас сэргийлэх вэ гэвэл удаан хөдөлгөөнд оролцсон үед за давхар таны жолоочийн яаж хаац торомж гიშгэж байгаа, яаж өрүүлээ залж байгаа бүх датануудыг цуглуулад тэрэн дээр шалгалт тэгээд танд ямар нэг ядарсан шинж тэмдэг илэрх юм бол танд шууд анхаарал өгнө. Хэсэг амралт аваарай гэсэн. За brake mode гэж байна. За жолоодлогын торомцны базагчийн мод. За одоо базагчийн тохиргоо comfort байх юм уу, энгийн байх юм уу, спорт байх юм уу? Та эндээс бас базагчийнхаа тохиргоог хийх боломжтой байгаа шүү. За steering wheel assist mode гэж байна. За энэ бол өрүүлийн хатуу зөөлнийг тохируулах боломжтой. За та хотод явж байхдаа хамгийн зөөлөн дээр тавиад шулуунд явж байхдаа comfort. За өндөр хурдтай шулуун замд явах гэж байгаа бол спорт дээр тавьчвал их зүйл. Спорт нь бол хамгийн хүнд жолооны хүрдний тохиргоо болчихж байгаа. За үүний дараа парк буюу за одоо нөгөө зогсоод руу орох үеийн тохиргоонууд байж байна. За active front obstacle 360 surround view гэж байна. За энийг асаагаад унтраах боломжтой. Ерөнхийдөө бол та машины бүх тохиргоонуудыг өөрийнхөө хүссэн тохиргоонд тохируулах боломжтой байгаа. За steering surround view activated гэж байна.
За энэ дээр бас тохиргоо нэж байгаа. За баг хурд руу ороход бол баруун зүүн blind spot нь автоматар танд харагдана гэсэн үг. Ирэхэд харагдана гэсэн үг. За surround wave deactivation гэж. За машин маань 15 км цагийн хурд хүрэх үед бол камера маань автоматар унтна. За эсвэл 30 км цаг дээр байж болж байна. За энэний хамгийн доод бас энэ бол маш хэрэгтэй тохиргоо байж байна. Maneuver emergency braking гэж байгаа. За энэ маань яах вэ гэхээр баг хурдан дээр таныг зогсоол руу орж гарч явах эсвэл маневр хийж явах тохиолдолд урд ард ямар нэг объект за одоо хан руу хэтрэхий тулж аюултай байдал үүсэх юм бол өөрөө автоматар зогсох систем байгаа шүү. За та энийг бас унтраагаад асаачиж болж байна. Асаалттай байх юм бол бас таны аминд орно л гэсэн үг. Их хэрэгтэй. За үүний дараа smart drive буюу нөгөө хамгийн чухал ухаалаг системүүд ороод ирж байна. За хамгийн зүүн талд нь forward assist буюу уртлын радарын тохиргоо байж байна. За уртлын радар auto emergency braking гэж байгаа. За та энийг унтраагаад асаах боломжтой. Брейктэй байх юм бол асч гинэ гэсэн үг. За энэ яг яах вэ гэхээр уртлын машина мэдрээд явчихна. За уртлын машин ямар нэг байдлаар гинт тоормцлоод аюултай байдал үүсэх юм бол одоо өөрөө шаардлагатай тохиолдолд өөр автоматар зогсоод өгнө. Тоормцлоод өгнө гэсэн үг шүү. За front collision warning sensitivity гэж байгаа. За уртлын радарын мэдрэх хэмжээ. Одоо low, normal, high гэсэн 3 тохиргоотой. Low байх юм бол маш бага мэдрэмжтэй, normal энгийн, high байх юм бол маш өндөр мэдрэмжтэй. Танд бол ойр ойрхон анхаарал өгөөд явна гэсэн үг. Аюултай байдал үүссэн тохиолдолд бол. За intelligent turning гэж байгаа. За энийг асаасан тохиолдолд одоо нэг adaptive cruise control буюу уртлынхаа машиныг дагдаг системээр ажилладаг систем байна. Тэр систем нь асаалттай үед таны явж байгаа замд баг зэрэг одоо эргэлт орж ирэх юм бол хамгийн боломжтой хамгийн одоо тухтай эргэлтийн цэгийг тооцоолоод өөрөө өрүүлээ залгах систем байна. За rear side assist гэж байна. За арын blind spot monitoring гэсэн үг шүү. За энэ дээр бол lane change assist буюу энийг асаалттай байх юм бол танд хоёр талын тоолон дээр араас одоо машин ирэхэд одоо тусалж өгнө гэсэн үг шүү дээ. За эндээс чи машин орчих шүүгээ те. Эсвэл мотоцикл туун ч юм уу. За дараагийнх нь бол door opening гэдэг чинь нөгөө хаалга онгойлгоход бас нөгөө дугуйтай өмч мэрж байвал бас те. Дэд гэдэг анхааруулаа өгдөг. За нөгөөх нь нөгөө манай машин чи урд бас нөгөө замын нөгөө тэмдэглэхэд тэр ч маа нөгөө хэдтэй яв мов гэснийг бол хэмждэг байгаа. За энэ нөгөө юуг 6 мэдрэгчийг бол ямар үед ашиглавал надад зүгээр санагдсан гэхээр бол нөгөө хол зам хөдөө явж байвал шүн тэрсэн маа. Замаа оноход нэгцүү болчдөг тий. Тэр үед бол их зүгээр юм байна. Хот дотор бол юугүй юм бэл. Яг тэгвэл нөгөө манайш хурдны зам байхгүй болохоор 6-аас гарах гингүүд буцаж өрүүлдэхэд идэм байлээ. Тэр энэ уг өрүүл мэн өөрөө болохоор вибратортай дуурна одоо гар ус шиг гэсэн үг тий. Тэгээ тэрийн тохиргоог нь бас эндээс хийждэг гэсэн үг. Тэгэхээр яг та бүхэн энэ шулуун замд л энэ 6 мэдрэгчийг одоо энэ жишээ нь байж гэн тий. Вибраторлох дуу гарах уу эсвэл вибраторлаа дуу гарах уу гэж тий. Тэгэхээр энэ өрүүлэн дээр нэгсэндээ энэ анхааруулга өгнө гэсэн үг. Тэгэхээр бид хэд бол энийг ерөнхийд ингээ унтраачдаг. За энэ юуны 6-аас мэдэрдэг юм хүмүүсийг бол бас ингээ бид хэд ингээ унтраачдаг байгаа. За тэгээд гол нь бол эндээс бас ингээд Apple CarPlay холбоод ашиглахад их зүгээр байна. Гол нь одоо эндээс нэг хүмүүс нэг одометр олохгүй байгаа дах шиг байгаа юм. Тэгэхээр тэр одометр нь хаана байгааг саагаад өгчий те. За одометрын уртлын нөгөө хянах дэлгэцийнхээ тохиргоо руу уртлынхаа хянах дэлгэцийн одоо settings руу гарахын тулд та өрүүлэхээ баруун хэсгийн товчнуудаас дамжиж орж байгаа. За буцах товчон дээр дараад home дээрээ дарахад бол хянах дэлгэцийнхээ тохиргоор орж байгаа. За тэгээд эндээс баруун, зүүн, дээшээ, доошоо гэсэн гүйлгээд авах боломж бүх тохироонуудаа үүсгэх боломжтой. За эндээс дээшээ доошоо гүйлгээд за хамгийн түрүүнд одоо моторын тосны температур хэдэн температуртай байна, тосны даралт маань ямар даралттай байна. За одоогийн байдлаар бол 1.6 барын даралттай байж байна. Моторын тос маань 85 cc хэмтэй байж байна. За эндээс дахиж дээшээ гүйлгэх юм бол дууны хий мэдрэгч маань харагдаж байна.
За тэгэхээр зуны үед бол зун одоо халуун нөхцөлд бол та дууныхаа хийг азотоор хийлээрэй гэж зөвлөе. Энгийн хий маань бол халуун хүүтэнд багасж нэмэгдээд байдаг гэж байгаа. Одоо энэ жишээ нь одоо энэ машины дууны хийг дөнгөж өчигдөр яг хэвийн хэмжээнд авчиад хийг нь гаргасан байхад өнөө өглөө халуун үед бол ингээд нэмэгдсэн байж байна те 3.1 2.9 гэдэг. Монголд бол ер нь бол ихэнх хүмүүс нэг 2.1 2.2-оор хийлдэг бол энэ барууны орнууд бол 2.5 мав 6-аар хийлдэг те. Тэгэхээр нөгөө дугуйны хийг бид хэд яадаг вэ гэхээр хийг нөгөө хэрэглэгчтэй ер нь бол багасгаад өгчдөг. Яг багасгаад өгчдөг вэ гэхээр одоо жишээ нь энэ дээр ингээд саяны харагдж байгаа зүйлүүд бол дугуйны хийний одоо нэгсэндээ сул байна гэдгийг тодорхойлоод 2.5-аас доош олчвал тий. Одоо хэрэглэгчтэй бол их гой зөөлхөн болно тий. Харин нөгөө нэг авж байгаа хүн болохоор нөгөө анханаас нь одоо энэ жишээ нь нөгөө гэрлэлүүд анивчихгүй өшөө нэг дээшээ нэг харсан нэг шар аяг шиг гэрлэлсдэг тий. Тэр хоёрыг асаагаад өгчүүл бас зүгээр гэдэг. Тэгэхгүй бол хөө энд нэг гэрэл асчлаа гэж харахаар нэг юм нэг дугуйна юм байж дээ тий. Тэгэхээр юу зөвлөж ийн гэхээр энэ дөрвөн хий дөрвөлээ анивчж магадгүй. Эсвэл солбож анивчж магадгүй. Эсвэл нэг ч анивч магадгүй тий. Тэгээ энэ бол нөгөө 2.5-аас бага байна л гэсэн үг. Монголд ямар хий тохироод байна гэхээр бол нэг 2.2 ч юм уу. Одоо жишээ яг нормал нээдэг. Тийм миний хувьд бол мотор дууныхыг яг 2.0 дээр тааруулахад хамаагүй тухтай одоо. Хэрвээ та машиныхаа хийг 2.0 дээр тааруулах юм бол таны уртлын хянах дэлгэцэн дээр дуу мэдрэгчийн хий мэдрэгчийн гэрэл бол асч болно. За тэр маань бол яг тийм хортой гэрэл бол биш, танд зөвхөн анхаарал өгж байгаа. Та тэр гэрлийг асаалттай явж болно гэсэн үг. Хэрвээ бас урд гэрэл асаад онцгүй байна гэсэн хүмүүсээс байдаг шүү дээ. Тэгэх юм бол зүгээр дугуйгаа хийг жигд нэг 2.5-аар ч юм уу те 2.6-аар жигдгэн хилчээд бол тэгэл зүгээр гэсэн үг те. Гол нь нөгөө нэг зундаа халж хөрөөд байх юм те. Тэгэхээр тийм нэг асуудал байна. За ямар ч байсан одоо энэ дээрээс ингээд тохируулж болж байна. За тэгээд өшөө бас энд нэг юуг та бүхэндээс үзүүлээ. Энэ уртлын нөгөө агаар жуултыг бас үзүүлээ. За энэ агаар жуултан дээр энд нэг ийм шар энэ зүйл байгаа. Энэ шар зүйлийг харах юм бол энэ уртлын салхины шилний халга уур гэсэн. Одоо энэ салхины шилний халга уур ямар үед ажилтдаг вэ гэхээр бол автомашины одоо өөрийн температур хасах 5 градусаас хүүттэй үед буюу одоо нэгсэндээ цас орцсон үйл санийхыг бол ажиллуулах бол боломжтой. За бусад үед бол энэ өөрөө бас ингээд ажилтдаг байгаа шүү. За тэгээд урагшаа хоошоо үлээлгэж болно тий. Хэрвээ одоо нөгөө урагшаа үлээлгэж байгаа тохиолдолд бол энэ голын хэсгээс бол хоошоо үлээнэ гэсэн үг. Хэрвээ одоо та хөлнөөсөө ч юм уу дээшээ нэ үлээлгэж байгаа үед бол одоо хөлнөөс үлээгээд энэ голоос бол үлээхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ голноос 0 100 ч юм уу хоошоо хүн air conditioner хэрэгтэй нөх юм бол энэ саяны энэ голынхыг нүүрдэл үлээдгийг те нүүрдгүү үлээдгийг тавьчих юм бол нэгсэндээ ямар нэг асуудал вэ гэсэн. За өрөөл халаагуур энд байж байна те. За ерөнхийдөө босод дэрн зүйлүүд бол энгийн машинуудтай ерөнхийдөө адилхан гэж хэлж болно. За өөр ярьж нэмэх юм байгалаа. За энэ нөө одометр саяны буцах тавчин дээрээ дараад меню рүүгээ шилжиж ороод дээш нь доош нь гүйлгээд бүх тохироонуудаа харах боломжтой. За одоо энд одометр харагдаж байна. Одометрийг бол ямар нэг байдлаар нойлох ерөөсө боломж байхгүй. Тий. Одоо хүмүүс нөгөө энийг нь харчаад эн чинь нөгөө энэ бензинээрээ хэр хол явах вэ гэсэн бензиний датчгийг харчаад энэ километрийн заалтна гэдээ бас андуураад идэг. Одо гэдэг нь энэ тусдаа шүү. Одоо шинэ энэ уг машин маань бол үйлдвэрээс одоо гараад наашаа эртэл 58 явсан байна гэсэн үг болж байна тий. За тэгээд энийг дээшээ гүйлгээд за одоо бензин зарцуулалтаа шууд харах боломжтой. Одоо энгийн байдалтай зогсож байгаа үед бол цаг тутамдаа 1.7 литр бензинийг зарцуулна гэсэн тооцоо. Энэ ер нь бол зөвхөн тооцоолол гэсэн үг шүү. За тэгээд одоо нөө юу маань санийх дээр одоо энэ дээр жишээ нь ингээд юу яасан бэ? 2 цаг 32 минут болсон байна. Тэгээд 29.9 литр гэж зааж байна. За энийг 0-ыг гэх юм бол одоо ок ерөнхийдөө энэ тавч маань бол цаашаа өгөхөд ок. Тийм. Одоо тэгэхээр энэ яагаад ингэж зааж байгаа вэ гэдгийг одоо жишээ та бүхэн тайлбарлая гэвэл
уг машин маань одоо үйлдвэрээс гараад яг одоо нөгөө ажиллагаа явсан үе нь болохоор 2 цаг 32 минут ажилласан юм байна. Тэгээд нэг 50 хэдэн км явсан юм байна. Тэ? Тэгээд тэр 50 хэдэн км явахдаа одоо нормалдаж хэрэг зогссон тий. Тэрнээсээ хамаарат ер нь бол ийм 29.9 гэж зааж байна. Тэгэхээр энэ бол одоо яг тухайн машины яг бүрэн шатхуун зарцуулалтыг бол тодорхойлохгүй. Зөвхөн одоо нэгсэндээ А-гаас Б-цэг болтол шатхуун зарцуулалтыг тодорхойлж байна гэдээ ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бол манайх бол энэ шатхуун зарцуулалтын тал дээр хэрэглэгчтэй бас хэлдэг ямар нэгэн хариуцлага хүлээхгүй тий. Хэрвээ одоо үнэхээр шатхуун зарцуулалтын асуудал байвал одоо энэ бол тэр тухайн машин ч өөрөө одоо тий пүрүүс биш одоо эдэлт бол янз бүр байна. Тэгээ нөхцөл нь ямар байна тий. Тэгэхээр бол баталгааны нөхцөлөг та бүхнийг бас сайн уншиж танилцахыг бол хүсэж байна. За тэгээд энэ pool option загварыг маань бол арын багаж хаалганаас хордог байгаа. Тэр багажны хаалга бол бас их айтайхан. Ингээд одоо та бүхэн эндээс харж байгаа юм бол зүгээр ингээд суул хаахад бас ингээд сорчин гэж. Одоо энгийн adventure загвар маань бол тийм бол одоо байхгүй гэсэн. За тэгээд та бүхэн гол анхааруулах юм бол өшөө бас энэ дугууны артлын хийм мэдрэгчийг бас хөдөө орнот тавьж байгаа хүмүүс хийм мэдрэгчийг бас толгойг нь хугалчих гад байдаг. Запас дугуйндаа бол одоо ийм дугууны хийм мэдрэгч бол байдгүй. Тэгэхээр хэрвээ запас дугуйгаа солих юм бол та энэ дугууны хийм мэдрэгчийг бол хушуугийн нэгсэндээ солио запас дугуйндаа хийгээрэй гэсэн үг байна. За тэгээд та бүхэнд амжилт хүсье.